Өнөөдөр та бүхэнд зориулж миний ярих кино бол Big Hero 6 хэмээх 2014 онд гарч байсан бүрэн хэмжээний 3D анимашн фильм байна. Тухайн үедээ 165 сая $5 бүтээ 658 сая $5 ашиг олсон байна. За бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Хотын хаа нэгтээ харах үе болонд роботуудын хууль бус тулаан зохион байгуулагдаж байна. Хүмүүс алга дашиж бяцхан охины ягаан робот, өрсөлдөгч том биетэй нам зохиж унгаадаг. Өнөөхөн нууц зэвсгийн гинэт ашиглаж хөөрхөн охины роботыг тэг дундуур нь тас завжиж орхидог. Ингэснээр ялагч бүдүүнгээр бод цогоон өөрийн болгоно. Үүний дараа бяцхан жаалхүү олон хүмүүсийн дундаас гарч ирээд өөрийн бүтээсэн роботороо тулдмаар байгаагаа хэлдэг. Халаасан дах мөнгө бүгдийг нь бооцоонд өгөөд тэр өөртөө итгэлгүйхэн байрлалан эзлэнэ. 2 секунд өнгөрөөгүй манай үгээр робот салаад унчихдаг. Тулаан хитрхи хурдан болж өнгөрсөн болохоор жаалхүү дахиад тулдмаар байгаагаа илэрхийлэн халааснасаа нилээд их хэмжээний мөнгө гаргаад ирнэ. Ингэснийхээ дараа нөгөө хүү гэмгүү царайныхаа ардаас хурдхан 2 дахь хүнээ дуудаж гаргаж ирээд роботынхоо нууц тохирхойг идэвхжүүлдэг. Ийм байж боломгүй юм. Би ч гэсэн чам шиг гайхчил байна. Анхан суралцагчдын аз. Өрсөлдөгч том биетэй эрэхтэй доромжлуулсан мэдрэмж авсан болохоор өөрийн залуустаа жаалхүүг сургаад өгөхийг даалгав. Энэ үед манай хүүгийн ах Тадаши мопедтэй гинэт гарч ирээд дүүгэн сундалаад тэндээс зугтаж чаддаг. Ингэж явахдаа Тадаши Хиро тандаж чи өөрийн авьяасаа ийм хогийн зүйлд яаж үрж чадж байна хэмээн загнах боловч өнөөхөн тоож байгаа чин байхгүй олсон мөнгөндөө сэтгэл санаа нь ханчихсан явж байна. Манай хоёр зугтаасаар аюулгүй газарт хүрдгийн даваан дээр цагдаа нарт баригдчихдаг. Тэдний аавга ихч болох Кейс хүүхдүүдийн цагдаагийн хэсгээс салгаж аваад чихнээс нь чирсээр гэртээ эргэж ирнэ. Тэр 10 жилийн туршид энэ хоёр хүүхдэд ээжиг нь байхыг хичээсээр ирсэн ч өөрийгөө маш муу ээж гэж боддог юмсан. Тэдний эцэг их нас барснаар хөөрхий эмэгтэй хоёр хүүхэдтэй болчихсон. Гэртээ ирснийхээ дараа Хиро юу ч болоогүй юм шиг дахиад л дараачийн тулаанаа хийх газраа хайж эхэлдэг. Тэр нар жаргажсан байхад дахиад л гэрээсээ орох талаар бодож худлаа шалтгаан ахтаан хэлнэ. Би чамайг хүргэж өгье. Нэрээ юу? Би чамайг явахыг чи оргиж чадахгүй ч өөрийн дураар чи явуулахгүй шүү. Тадаши дүүгээ хүргэж өгөх нэрийдлэр тэрнийг өөрийнхөө сургууль дээр авчирна. Тэгээд лабораторинд түнд үзүүл шинжлэх ухаанд үнэн голоосоо дурлсан ажлын хамтрагчдаа тэрэнд танилцуулдаг. Өөртөө хитрхи итгэлтэй Гого гэх нэмэгтэй захилгаан соронзон дугуйн дээр ажилладаг. Эмх замраагүй байдалд үнэн голоосоо дургүй Васаби өөрийн зохион бүтээсэн плазма лазераа хөгжүүлнэ. Харин нөхөрсөг гэж ихтэйхэн Хайны Лемон химийн найрлагатай Тод будгуудаараа алдартай нэг юмсан. Энэ дунд эрдэмтэн ч биш, ажилтан ч биш нэг нөхөр гараад ирдэг нь үлэг гөрүүлийн хувцастай Фред юм. Тэр ямар ч мэдлэггүй мөртлөө шинжлэх ухаанд үнэн голоосоо хайртай өөрийнхөө өмсөж явдаг гөрүүлийн хувцас улам сайжруулж оюун үзүүлбэр зохион байгуулахыг хүсч явдаг нэг юм. Тадаши дүүгэн дагуулсаар өрөөндөө орж ирээд өөрийнхөө зохион бүтээсэн роботоо тэрэнд үзүүлдэг. Сайн байна уу? Намайг Baymax гэдэг. Таны хувийн эрүүл мэндийн туслах. Энэ роботын гол зорилго нь ирээдүйд эмчийг орлож өвчнийг тодорхойлон анхны тусламж үзүүлэх. Гаднаасаа тэр хөвсгөр зөөлөн хиндэж хор хүрэхээргүй харагдаж дотроо харин адармаатай олон системүүдийг агуулсан. Зөөрхөн тус газар нь тэрний ой санамж мөн зан чанарын өгөгдлүүд нь байрлалд. Хэрвээ түүнд эмчилгээний сэтгэл ханамжтай байна гэж хэлэх юм бол тэр өөрийнхөө хийг гаргаж авсаархан хайрцагнда буцаад орчихж байгаа юм. Гэнэ тэдний өрөөнд Тадашигийн багш профессор Роберт хаалга тогтсоор орж ирдэг. Чи херо байх нэм? Роботоор тулдагч байгаа. Миний охины жоохон байхдаа үсдэг зүйл нь наа чинь л байлаа. Хиро тэрний бүх номнуудыг өмнө нь уншиж байсан ч шүтэн биширж явдаг хүнээ анх хараад шууд таних чаддаггүй. Тэр бүр өөрийнхөө тулааны роботыг Робертийн номноос олсон санаагаар угсарсан боловч профессор түүнийг нь хараад хитрхи залах уу амар хэлбэр замаар зорьсондоо хүрэх гэж оролцсон байна хэмээн зэмлээд өнгөрдөг. Энэ бүхний дараа Хиро тухайн дээд сургуульд элсэж шүтэн биширгчээс суралцах боломжийн талаар тасралтгүй бодсоор гэртээ харина. Маргааш нь Тадаши дүүдээ хандаж жил болгон зохион байгуулагддаг шин соргог бүтээлүүдийн шинжлэх ухааны үзэсгэлэнгийн талаар түүнд дуулгадаг. Энэхүү үзэсгэлэнд хэрвээ бусдын анхаарлыг татаж тухайн тэмцээнд эхний байр эзэлж чадвал нөгөө хүсэж байгаа дээд сургуультаа элсэх эрхийн бичгээр шагнуулах юмсан ч. Хиро үүнийг сонсон даруйдаа шаргуу ажиллаж эхэлдэгч 30 минутын дараа тэрний уран сэтгэмж хаашаа чимбэ гэнэт алга болчихдог. Тэгэхээр Тадаши түүн дээр ирж тусалчих санаатай доош нь эргүүлж харуулхад манай хүний толгой тэр дорон хачирхалтай нэгэн санаа ургаад гараад ир. Шин танилцсан найзуудтайгаа манай хүү үзэсгэлэнгийн танхимд өөрийн бүтээлээ оруулж ирээд итгэл муутайхан царайгаар шинэ ололтон бусдад танилцуулж эхэлдэг. Маш жижигхэн хэмжээтэй микробот гаргаж ирээд Хиро хэдэн мянган түүнтэй адил зүйлсийг өөрлөгөөн дуудана. Би тэднэрээр юу хийлгэхээ бодож тэд хийдэг.
Микроботууд байшин барьж, ачаа зөөж, эзнийхээ хүссэн хэлбэр дүрсэнд хувирах чадaltaй. Тэнд байгаа бүх хүмүүс үүнийг харан алмаарч биширч эхлэхэд тэр дунд зогсож байсан нэгэн бизнесмен харин Hero дээр дөхөж ирээд би чиний энэ бүтээлийг маш их мөнгөөр худалдаж авах саналтай байна хэмээн хүүд хэлдэг. Тэгтэл Роберт энэ үед хажуу талаас нь гарч ирээд энэ хүн бол зөвхөн өөрийн ашиг сонирхлын төлөө ажилладаг хүн гэж хэлэхэд Hero бодлон өөрчилж тэрний энэ саналаас татгалцснаар шүтэн бишрэгчээсээ сургууль сурах урилгаан гартаж авдаг. Үүний дараа ах トゥ хоёр гадаа гараад салхилж байтал гинэ тэдний ард талд өнөөх үзэгслэн болж байсан зааланд нь галд дүрлзэн асаад эхлэн. Тадаши өөрийнхөө багшийг хүмүүсийн дунд байхгүй байгааг олж хараад тэрний араас байшин руу яаран ордог. Калахайн дотор байгаа. Хэн нэгэн туслах хэрэгтэй. Тадаши гүйж явахдаа малгайгаан газар тунгаж үүнээс хэдхэн секундын дараа өнөөх барилга нь тэр жигтэн үнсэн товрог болдог. Ахыхаа оршуулган дээр Hero бусдаас зайгаан барьж өө гашуудаан автан шанална. Олон өдрийг тэр гэртэн өнгөрүүлж хижээл номонд доож анхаарлаа хандуулахаа болсоор аль хэдийн нэг сарыг ардаан үдсэн байдаг. Шинэ найзууд нь түүнд захиа бичдэгч Hero огтхон ч хариулдаггүй. Хүү буцаад роботын тулаанаа эхлүүлэхээр шийдэж роботон авч байгаад хөлн дээрээ санамсаргүй унгачдаг. Өвдсөндөө тэрүүгээр нэг орилж гарахад Hero-гийн энэ чимээнээр Тадашигийн зохион бүтээсэн робот идэвхжээд босоод ирдэг. Baymax шууд л өвчтөнгийнхөө биеийн байдлыг тодорхойлох гэж оролдох үед Hero тэрнээс зугтааж энэ тэрүүнгээр нуугдаж байгаад өөрийнхөө зохион бүтээсэн микроботуудын нэгийг оронд ороосоо олж харна. Бусад микроботууд галд устсан байхад Hero-д байгаа энэ хүнийг ширхэг хаашаа чимбэ татагдаад байгааг манайхүү олж харна. Тийм үү? Хаашаа явах гэж байгааг ин чи олж мэдэж чадах уу? Тэгвэл таны бэлгийн божилтоо сууж өөрчлөгдсөн айцыг тогтворж болох уу? Hero тоглоом шоглоомоор тэрэн тэгээд яваад олооч тэгээд хэлчихэд өнөөх нь хэдхэн хормын дараа гадаа гарчихсан зам хөндлөн гарч байд. Hero араас нь яаран гарч Baymax-ыг арай гэж гүйцэж очих. Тэр мөчид манай хоёр нэгэн хуучин үйлдвэр маягийн эсгэлаадан дээр дөхөж ирсэн байна. Тэд дээш авирч онгорхоо цонхоор нь дотгошоо орвол манай хүүгийн микроботуудыг хэдэн мянгаар нь үйлдвэрлэж байгаатай таардаг. Baymax санамсаргүй чимээ гаргаж орхиход усны дүрлэг шиг олон тооны микроботууд манай хоёр руу дайрч эхлэн. Тэднийг өдөртөж байгаа хүн бол Kabuki масктай нэгэн эрэгтэй байдаг. Манай хоёр сандарч яасандаа орсон газраараа буцаж гарах гэдэг боловч Baymax өнөөх цонхоороо багтаан байчихсан байна. Hero хамаг чадлаараа тэрний араас түлхэж яваад нилээд өндөр дээрээс газар тунхаар болоход Baymax хурдхан тэрний араас тэрч яваад уналтын хүчийг нь баг зэрэг саармагжуулж чаддаг. Цагдаа нар Hero-гийн ярианд нэг их ач холбогдол өгөхийг хүсдэггүй. Baymax энэ үед цэнэггүй болж хийн гарч эхлэхэд манай хоёр гэрлүүгэн харих хэрэгтэй болно. Өөрийгөө цэнэглэх зууртан Baymax Tadashiгийн малгайг олж хардаг. Hero түүнд ах маань нас орчихсан гэж хэлээд сэтгэлээр ихэд унсан харагдахад өвсгөр робот эмчилгээг эхэллээ гэж хэлээд тэрний ойр дотны найзууд руу Hero-гийн талаар мэдээллийг илгээж өгдөг. Юу хийгээд унав? Чи зүгээр болох болно. Эви. Баярлалаа. Залуу хүүгэнэт тэрний ахын өхөл тэрний зохион бүтээсэн микроботуудыг улгаалахын тулд зориуд хийсэн гэмтэргийн золиос болсон байж магадгүй байна гэж бодно. Тэгээд гараж руугаа яаран ороод Baymax-ыг тоноглож эхэлдэг. Ингэснээр манай робот хамгаалтын болон тулааны техникүүдийн чиптэй болж хэр баргийн дайсныг буулгаж авч чадхаар болоод ирнэ. Үүнийхээ дараа манай залуус өдрийн очтыг агуулгатаа буцаж ирэхэд микроботуудыг тэндээс аль хэдийнэ өөр газар зөөсөн байдаг. Hero эрлийн зогсоолгүй хайж явсаар өнөөх хорон санаатныг усан бомб дээрээс олно. Тэнд нь өнөөх масктай эрэхтэй далайн гэролоос маш том хэмжээтэй зүйлсийг гаргаж ирж байд. Тэдний тагнуулын үйл ажиллагаа Hero-гийн шинэ найзууд тэрний ард гинэт гарч ирснээр төгсгөл болно. Baymax тэднэрт Hero-г сэтгэл санааны хүнд байдалтай байгаа гэдгийг дуулгаснаар тэд нар ийхүү өөрсдийн бяцхан найздаа сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхээр ирээд байгаа юмсан ч. Манай залуусын гаргасан чимээ шуугаанд өнөөх масктай эрэхтэй хариу үйлдэл үзүүлж 5 тонны контейнерыг манай хэд рүү аваад шидчихдэг. Baymax шидсэн зүйлийг нь барьж аваад найзуудан аврахад Wasabi машина хурдхан асааж нөхдөөн суулгаад тэндээс хурдхан алга бол. Маск дээр манай хэдийн араас үргэлжлүүлэн хөөж микроботуудаа усны давлгаа мэт унаж явсаар бараг л гүйцээд ирдэг. Тэр биднийг алах гэж байгаа үгүйг мэдэхгүй шүү дээ. Машин! Тэр биднийг алах гэж байгаа юм байна. Wasabi хэтэрхий боломжтой машина бариад байгаа учраас жолооны ард гоогоос ухаар болно. Тэд машин дөр тариалгаж ирж буй гал тэрэгний урдуур гарч амждаг хорон санаатан манай хэдийг хөөсөөрөл байна. Hero болон тэрний найзууд яг баригдгийн даваан дээр амжиж масктай эрийн савраас мултарч чаддагч баярлаж амжилгүйгээр усанд унчихдаг. Baymax өөрийн хоёрыг дуулгаан бүгдийг нь тайлж хаяад улам хөвсгөр болж цуг яваа хэдээ уснаас татаж гаргана. Даарчгсан өсчихсэн хэдийн Freddy-г дагаж ялхаж байгаад нүдэндээ шитгмээргүй зүйлтэй таардаг. Бараг л гэр оронгүй царайтай гөрвлийн тэнэг хувцастай өнөөх залуу нь асар ихэд төрөнгөтэй тэр бумтан болоод явчихдаг. Та нар ойлгохгүй нь гэж үтэй. Бид нар лөө дайрсан багтай залуу бол энэ хүнээс өөр
хэн байх вэ? Тэдний бодлоор бол ноён Крей микроботуудыг хулгайлж мөн манай залуусыг алах гээд хөөгөөд байгаа хүн. Хиро Фредди энэ гаргалгаанд нэг их идэхгүй байгаач нууцлаг тэр эрэгтэй маскыг хуулахын тулд нэгэн мэрэгэн санааг тэр олдог. Хааны Лемон өнгөт хөөснийхөө тусламжтайгаар хорон санаатныг хөдөлгөөнгүй болгоно. Гого харин өөрийн дугуйгаа ролик болгоход васаби плазма лазераас сэлэн болгоод гартаан зүвжигдэг. Фредд харин Хиро тусгаалan санаа тавьж хувцсыг нь өндөр өсөрж галаар тургдаг болгож өгнө. Бэймаксийн хувьд гэвэл бүтэн тоноглогдож өөрийн гисэн зэвсэгтэй болоо зогсохгүй бүр нисдэг болоод ирнэ. Дээш. Тэр чи юу гэж бодож байна? Таны сэтгэл хөдлөлд дамжуулагч хийсэн хэмжээ урдцтайгаар дээшилж байна. Эн чин Хирогийн сэтгэл санаа урдынхаас хамаагүй дээрдсэн учраас Бэймакс эмчилгээг энд хүрээд өндөрлүүлэхийг санал болгодог. Гэвч Хиро ахыхаа өхөлд буруутай өнөх маск дээрийг барих хэрэгтэй учраас эмчилгээ дуусаагүй хэмээн түүнд хариулна. Бэймакс өнөх маск дээрийг хотоос зайдуухан нэгэн арал дээр байгааг олж илрүүлдэг. Ингээд бүгдээрээ цугларч шинхэн зэвсгийн дуршиж үзэхээр яран хөдөлцгөн. Арал дээр буусан даруйдаа тэд дайсантай тулгардаг боловч хэн ч өөрийнхөө зэвсгийг төгс ашиглаж бодит тулаанд бэлэн биш байгаа юм байна гэдг нь тодорхой харагдаад ирдэг. Тэгсэн ч гэсэн энэ байдлаа тэд яаж чадахгүй болохоор тэгж байгаад учир нь олдох байлгүй даа хэмээн дотроо бодцоод байшин руу нэвтэрцгэн. Дотгошоо ороод тэд сонирхолтой нэгэн сүүрсэн байгууламжийг олж хардаг. Мөн тентгийн камерын бичлэгийг шүүж цаг хугацаа, орон зайг үл хамааран ямар ч хамаагүй эд зүйлсийг дамжуулж байгаа Крейгийн бичлэгийг олоод үзчихнэ. Эбигейл гэх нэг эмэгтэй капсул дотор суугаад портал руу шууд ороод явчихдагч тэрнийг орсны дараачаас техникийн саатал үүсч нэг хаалган дэлбэрчихдэг. Эбигейл өнөх орон зайдаа гацаж дуршилт явуулж байсан хүмүүс харин порталыг нэн даруй хаахаас өөр аргагүй төрнө. Хиро болон тэдний найзууд Крейг энэхүү дуршилтаа дахин эхлүүлэхийн тулд микроботуудыг ашиглаж байгаа юм байна гэж гисэн бодоо зогсож байтал өнөх маск дээр аль хэдийн ард нь ирчихсэн аврах том хавтан аваад шидчихсэн байна. Бэймакс дахиад хамтрагчдаа том биеэрээ аварч дайралдаг. Зогсооход манай хэд нэг нэгээрээ довтлогохон эхлүүлдэг. Фред газар дуунаж васаби хөдлөж ядчих хооронд Гого ганц хоёр оновчтой довтлогоо хийснийхээ ардаас Лемонтой мөргөлчихнэ. Хиро энэ үеэр өнөх хорон санаатны араас яг тохиромжтой цагтаа гарч ирээд маскны ардах эзнийг ил болгож чаддаг. Энэ бол профессор Роберт байна. Тэр дэлбэрэлтээс микроботуудын тусламжтайгаар амьд гарсан бөгөөд Тадашил ганцхан тэр галд ам өргөцсөн болж таардаг. Надад багийг өг Хиро. тэр таныг аврахаар тийшээ орсон. Тэрний алдаа байсан юм. Хирогийн уур дээд зэгтээ хурж Бэймакст профессорыг устгах тушаал өгнө. Робот үүнийг сонсоод татгалзсан хариу түүнд өгөхөд Хиро тэрний чипийг суглаж аваад тулааны гормыг нь идэвхжүүлчихдэг. Өөрөвдөж хайрлах сэтгэлгүй болсон Бэймакс бүхий л хүчин чадлаараа Роберт руу дайрч эхлэхэд өвглөөс нэгхэн алхмын зайд тэр тулж ирнэ. Хирогийн найзууд Бэймакс саадуулж тэрний чипийг буцааж зүрхэнд нь суулгаснаар эргээд хэвэн болдог. Роберт харин энэ завшаанаар маск аваад тэндээс зугтаж чадна. Энэ бүхний дараа Хиро найзуудтай маш ихээр уурлаж цаашаа ганцаараа явахаар шийддэг. Тэр Бэймаксын чипийг дахин гаргаж авах гэж оролддогч өнөөхөн түнд дахиад өөрийг нь ашиглахыг зөвшөөрдөггүй. Профессор Калиханыг устгаснаар таны сэтгэлийн тавгүй байдал дээр төө. Тийм ээ. Үгүй. Би мэдэхгүй байна. Бэймакс Тадашигийн видео өдрийн тэмдэглэлийг Хирод үзүүлнэ. Тадаши яг ямар зорилгоор энэ роботыг бүтээснээ тэнд тайлбарладаг. Хирогийн сэтгэл үүнийг сонсоод үнэхээр их хөдлөж өөрөөсөө ичиж Робертийн талаарх бодлоо тэр дорн өөрчилдөг. Хэсэг хугацааны дараа Хиро тэр найзууд нь ирж тайвшруулад хяналтын камерын бичлэгийг түүнд үзүүлнэ. Роберт анхнаасаа л Крейд өмнө голоосоо дургүй байсан тэнд харагдах бөгөөд капсул дотор суугаад явсан эмэгтэй Робертийн охин байсан гэдгийг манай хэд олж мэднэ. Ингэснээр охиноо алцсандаа үнэхээр их гашуудсан Роберт Крейгээс өшөө авахаар төлөвлөж байгаа нь ил болдог. Баян бизнесмен олонний өмнө гарч үг хэлэхгээ зогсож байтал Роберт тэрний ард ирчихсэн чанх дээр нь өнөөх портлоо угсарч байна. Портал бизнесмений компанийг дээд давхраас нь эхлээд өөрлөгөө сордог. Чи одоо өөрийн бүтээсэн бүх юм алга болохыг харах болно. Тэр бүхний дараа чиний Профессор Калихан Хамаг хурдаараа гүйсээр Хиро профессор дээр төхөж ирнэ. Тэгээд хүчирхийллийн замаар хайрлаж явдаг бүхнээ эргүүлж авч чадахгүй хэмээн Робертэд ойлгуулахыг хичээдэгч өөрийн төлөвлөгөөнөөс Роберт хазаахыг хүсэхгүй байгаа учраас тэдний дунд тулаан эхэлдэг. Энэ үеэр өнөх портал эргэн тойрныхоо бүх зүйлсийг өөрлөгөөс орсоор л байна. Хиро санамсаргүй байдлаар тэрний бүсэд орж дээшэж үгүй доошооч үгүй гацчихдаг. Роберт дайснуудаа довтолгож нэг нэгээр нь хөдөлгөөнгөө болгож байх хооронд Хиро
Гэнэт ахыхаа нөхцөл байдлыг заримдаа эсрэг талаас нь хараад үзээрэй гэж хэлж байсныг нь сандаг. Тэгээд найзуудаа энэ тухайга хэлснээр өнөөдөл нь хүнд нөхцөл байдлаас ядах юмгүй гарч чадна. Үүнийхээ дараа тэд профессорын дайралтыг порталын хажууд хүлээж авахар шийдэж аль болох олон микроботуудыг портал руу оруулахыг хичээцгээдэг. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэдний төлөвлөгөө амжилттай болж Baymax Робертийн маскыг хууснаар микроботууд удирдлаггүй болж үлдэнэ. Портал газар ундагч үргэлжлүүлэн эргэн тойрноос орсоор удахгүй дэлбэрэх цагаан хүлээж эхэлдэг. Бүгд л тэндээс өгзгөөч ирээд зүгтэж байхад Baymax ганцаараа порталын хажуунаас холддоггүй. Тэрний сенсор портал дотор хүн байгааг олж илрүүлсэн байна. Hero цаг алдалгүй роботоо унаж портал руу ороод капсулд нойрсож байгаа Abigail-ийг олж хардаг. Сансандаа хөөрчөө бүх зүйл төлөвлөгөөний дагуу болж байна хэмээн Hero баярлцсан гарах гээд явж итэл Baymax авраг том байшингийн хэлтэр хитэ мөргөлчгөн. Тэрний тоноглол бүгд гэмтэж цаашаагаа нис чадхааргүй болчихдог. Гэхдээ тэр өөрөө тэр дотор үлдэж Hero Abigail хоёрыг гар гарц руу дөхүүлж чадхаар байна. Инхийн тулд түүнд эзнийх нь ганцхан үг хэрэгтэй. Жолтой цаг алга байна. Та халамжиндаа сэтгэл хангалуун байсан уу? Гүйж байна. Hero ийм зүйлд бэлэн биш байсан учраас ахынх нь хайрыг сануулдаг, цор ганц найзыгаан орхихыг огтоос хүсдэггүй. Өөр боломжит хувилбар үнэхээр байхгүй учраас тэр арга буюу зөвшөөрч портал хаагдахын өмнө амжиж гарч ирнэ. Эмчнэр Abigail-ийг эмнэлэг түргэж Роберт харин охиныхоо нүдэн дээр баривчлагдана. Үүнээс хэд хоногийн дараа зурагтаар саяхан болсон үйл явдлыг мэдээлж нэргүй баатруудыг алдаршуулж эхэлнэ. Hero энэ үеэр шинэ найзуудтайгаа уулзаж хайртай аав эгчийг тэрвэрж байдаг. Тэр эцэст нь нэг юм сургуультан явж эхэлнэ. Хайрцаг дотроос Hero өөрийг нь аварсан Baymax-ийн гарыг гаргаж ирдэг. Урдын сайхан цагаа дурсаж түүнтэй мэдчилж байгаад Манабаатар Baymax-ийн ой санамжийг хадгалсан чипийг тэрний гарнаас олно. Baymax унтрахынхаа өмнө өөрийнхөө чипийг түүнд үлдээсэн болж таарах. Сайн уу Hero? Baymax шинэ биетэй болж дахин амьдрна. Hero найзуудаа дагуулan хотын дээгүүрнээс ч шинэ адал явбал дахин эрэлхийлнэ. За энэ түрээд энэ удаагийн кино тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.